дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улсын хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хилцэх асуудлыг эдийн засгийн байнгын хороо 2025 оны 11-р сарын 11-ний өдрийн хурлаараа хийлээ. Монгол Улсын засгийн газраас Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төслийг шинэ итгэл, эрс шинжилэлт зорин хүний хөгжил, нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл, эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил, байгаль орчинд ногоон эдийн засаг, засаглал, дижитал шилжилт, бүсийн хөгжил, үндэсний өрсөлдөх чадвар, шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун гэсэн бодлогын 8 чиглэлээр бүрдэхээр боловсруулж энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүн, нийт 330 үр дүн нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтэд уялдуулан тодорхойлжээ. Дээрх бодлогын 8 чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг дараах байдлаар тодорхойлон тусгасан байна. Үүнд 1. Чанартай хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн хүний хөгжлийн үзүүлэлтүүдийг сайжруулах. 2. Хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг нэмэгдүүлэх. 3. Их хил, түүх соёл, өв соёлоо дээдэлсэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлэн, эв нэгдлийг баттган үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтүүдийг сайжруулах. 4. Эрүүл аюулгүй амьдрах орчин, хүртээмжтэй, орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн эрүүл тогтвортой байдлыг бэхжүүлж, хүүхдийн хөгжил хамгааллыг шин шатанд гаргаж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтүүдийг сайжруулах. 5. Боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой хөгжлийг хадгалах. Анхдагч экосистемийн тэнцвэрийг хангаж, уур амьсгалын өөрчлөлтийг сайжруулж, байгалийн нөөц баялагын нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг дэмжин, байгаль орчинд ээлтэй технологиг нэвтрүүлж, байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийг сайжруулах. 7. Авилгалыг бууруулж, шударга усны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, захим засаглалыг дэмжиж, эргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж, төв засаглалын үзүүлэлтүүдийг сайжруулах. 8. Бүс орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлдүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах. 9. Бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, татврын болон гайлын шинжилтийг гүнзгийрүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг сайжруулах. 10. Монгол Улсын хөгжилд оруулах шинжлэх ухаан, технологи, инновацийн хувь нэмрийг дээшлүүлж, төр хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, дэлхийн мэдлэгийн индексийг сайжруулна гэжээ. Тогтоолын төслийг парламент захим сайтад байршуулж, иргэн олон нийтийн санал авч байна. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын хурлын гишүүн Б. Уянга төрийн өмчит компаниудын хэдэн хувийг хизээ яаж хувьчлах талаар, мөн уул уурхайн салбарын тогтвортой байдлыг хангахын тулд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар, Улсын хурлын гишүүн Ил Соронзон болд инфляцийг хянаж салбар хоорондын дундын зохицуултыг хийхэд ямар бодлогын арга хэмжээ төлөвлөсөн талаар, мөн эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой ямар бүтцийн өөрчлөлт хийх бодлогын арга хэмжээг авах талаар, Улсын хурлын гишүүн Им Инх цэцэг эх 5 жилд эрчим хүчний салбарын хэдэн хувийг либералчилж, чөлөөт өрсөлдөөнтэй болгох талаар, Улсын хурлын гишүүн П. Батчимэг Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл нь өмнөх бодлогын баримт бичгүүдээс ахиц дэвсэлд авчрах ямар бодлого боловсруулсан талаар, Улсын хурлын гишүүн Г. Очирбат Монгол Улсыг 2021-ээс 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үр дүнг дүгнсэн эсэх талаар, Улсын хурлын гишүүн Ж. Зол Жаргал нүүрс хиймийн үйлдвэрлэлийг яагаад орхигдуулсан талаар, Улсын хурлын гишүүн Им Мамтгай хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого, үүн чиглэсэн хөдөлмөрийн талаар асуулт асуулж хариулт авлаа.
хөтөлбөрүүдийн талаар асуулт асууж хариулт авлаа. Мөн Улсын их хурлын гишүүн Эм Инх цэцэг эрчим хүчний салбарын зах зээлийг либералчлах, чөлөө төрсөлдөөнийг бий болгох талаар эх 5 жилд ямар үр дүнд хүрсэн байх талаар энэхүү бодлогын баримт бичигт наривчлан тусгах шаардлагатай талаар Монгол Улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийн зорилго зорилт хэрэгжүүлэх үе шат хүрэх үр дүн нь хэд ерөнхий байгаа байдал нь эрчим хүчний салбарыг либералчлах, чөлөө төрсөлдөөнтэй бий болгох саад болж байгаа талаар Улсын их хурлын гишүүн Г. Очирбат Монгол улсыг 2021-ээс 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үр дүнг хэрхэн үнэлсэн талаар мөн Монгол улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан хөгжлийн зорилттой хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар эх 5 жилийн үндсэн чиглэлдээ энэ дагуу гарсан санал дүгнэлт зөвлөмжийг тусгах талаар тус санал хэлсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих хэсэг асуудлаар саналт хураалт явуулахад 50% саналаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл батлах тухай Монгол улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэх хэсэг талаар эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг даргалсан Улсын их хурлын гишүүн Ч. Лодо Самбуу.